хажууд л суудаг гэсэн. Тэгээ хажууд нь гуйгаад энэ сервер компьютер дээр чинь би нэг сонины их бэлтчихээ гэж анх зүгээр л сонины их бэлтчихэл гэж суулсан. Тэгээ тэр суусан цагаас хойш өөртөө босоогүй 3 жил яг тэндээ суугаад тэгээ сүүлдээ би номын сангийн ажилтан юм шиг те. Тэгээ би энэ лангууны доотлолтын ширээнийхэн доотлолт би унтдаг байсан шууд эндээ унтаад өчтдөг. Сонинд ерсэл унтчихдаг. Хэрвээ цаатлынх нь хэсэг болохоор амар хэвстэй тийм бас хэсэг байдаг гэсэн. Тэгээд хэрвээ хүүтэн байвал хэвстэй хэсэг рүү давж ороод унтчихдаг. Тэгээд зарим үед ингээд өглөөс ирэхэд энэ хүүхдүүд орж ирээ зогссон, ном унших гэдэг хүүхдүүд орж ирээ зогссон. Тийм үед хүртэл байдаг гэсэн. Тэгээд өдөр нь болохоор сонингоор сургуулиудаар явж зарна. Тэгээд шөнө нэрээд энд ингээд сониныхаа эхийг бэлдээд эхний үедээ нэг л хоёр л хүн байсан гэж ойлгочих сонины төлөө ер нь явдаг. За тэгээд энэ 6 оны үед болохоор яасан гэхээр энэ сонин одоо ингээд сургуулиудаар яваад тий ингээд бас сургуулиудын гадуур ч юм уу янз бүр нээлттэй юм ажиллагааны зохион байгуулаад тэгээд хүмүүс болохоор нөгөө энэ сониныг ямар хүмүүс гаргадгийг гэдэг наа зовсондоо зовчихсон байдаг юм аа гэдэг би зовсондоо орчно гэж хэлж чаддгүй. Тэгээд ингээд яваад идэг тийм үе байсан байгаа. Тэгээд 7 оны үед болохоор ер нь сонин одоо ингээд нэлээ их тийм задлаа нүгч чадахгүй дандаа хасахтай л ер нь явсан. Хинхлийнхэн задлыг олж чадахгүй. Анх ер нь ингээд нэг сургуульд ороод би бараг 2300 сонин зараад 1000 сонин бараг л нэг 23 өдөр зарчна ах гэж төсөөлж ирсэн. Хизээш тийм байгаагүй. Нэг сургуульд бид нэг 10 ширхэг сонин л зарж ирсэн. Тэгээд энэ 7 оныхоо 100 биднээс хэвлэх юм мөнгө олох зорилгоор өөрсдөө ингээд ийм янз бүрийн төмөр хаягдл ийм яс ашиглаж ийм Монгол тоглоомыг маш олноор нь ингэж зуны 3 сар сонингоо гаргалгүйгээр ингэж хийж исэн. Тэгээд тэр тоглоомны ингэж үлдэгдэл жишээ энэ байна л да. Жишээл энэ тоглоомны оюуны одоо зохиол нь энэ хэлбэр загвар миний модель гэхгүй энэ зүрх хэлбэртэй энэ бүхэн өөрөө ингэж гаргаж хийж исэн. Тэгээд жишээл энд ингэж бид нэр зунжин ийм тоглоомууд хийгээд ясыг ингэж нүхлээд нөгөө одоо Монгол төлхөөр тэгээ ийм янз бүрийн онсон тоглоомууд тэгээд хаягдл ийм дугууны бархи шигний тороосыг ашиглаж юм энтгэн бөмбөрцөх гэдэг юм олон 50 янзын дүрс ашигладаг тий. Тэгээд хамгийн анхны эндээс бид нэр сая төгрөг эндээс олж ирсэн юм үзэсгэлэн гаргаад тэгээд энэс хойш бид нэр ямар нэгэн санхүүгийн бэрхшээлд орж үзээгүй. Энэ сая төгрөгөөр хамгийн анхны өнгөт дугаараа хамгийн гоёор одоо ингээд сонингоо хад цагаан байсан сонингоо хамгийн гоё өнгөт болгоод ирж ирсэн байгаа. Тэгээд би яг сонингуудаа хүмүүс тараачдаг болохоор над ер нь бүх дугаар ихтэй байдаг юм байна. Яг нөгөө анхаар өнгөт болгоод гаргаж ирсэн үеийн тэр ногоон дугаар над ихтэй байдаг юм. Энэ болохоор манай хамгийн анхны дугаар 2006 оны 4 сард гарч ирсэн. Тэгээ ямар сонин гэхэд үнэхээр хэцүү, ямар сонины мэдлэг байхгүй, өргөлтийн ямар техник байхгүй. Би өөрөө л ингээд сонирхлоороо зүгээр өөрөө ингээд энэ ширвт мөрөвтнө гэж ямар ч хүн унших аргагүй тийм ийм аимшигтай, ийм ширвттэй сонин ингээд хүмүүс уншгээл ингээд талгаал ярьжсэн. Тэгээд зөндөө хүмүүс шүүмжилдэг байсан. Тэгээд шүүмжлэлийг сонсохгүй үедээ сонсохгүй. Тэгээ ингээд ийм хар цагаанаар нэг хэсэг явж байгаад энэ үзэсгэлэн гаргаснаас хойш бид ингээд өнгөтөөр гаргаж эхэлсэн. Тэгээд энэ үеэс ер нь яг бид нар илүү нөгөө сонино одоо илүү сонин маань илүү боожж эхэлж байна л да. Илүү нөгөө хамтардаг юм байгууллагууд нь олон болоод тийм. Тэгээд илүү өнгөтэй болоод хүмүүс өөрсдөө санал тавьдаг болж эхлэв тийм. За тэгээд энэ үзэсгэлэнгээс хойш ер нь ингээд ажлууд маань их гоё явсан. Тэгээд энэ хүүхд наснд хүргэж өгнө гэдэг энэ үзэсгэлэн бодлоо яг энэ номын сангийн нэг давхарт юм баг 14-20 тонн юм үзэсгэлэн зохион байгуулаад маш их хүмүүс таалагдчих хүмүүс гоёор хүлээж авч ирсэн. Тэгээд би энэ цааталтын зогсож энэ хүрвээ гэдэг удаан хангаад бас юм хүний хөгжил бас бизнес чиглэлээр ажиллаж байгаа. Манай бас анхдагч юм гişүүд нэг байна. Тэгээ 8 онд энэ намар сонины нээлтийн дараа манай сониныг дэмждэг яруу сэтгэгч клуб гэж анх байгуулагдсан. Яруу сэтгэгч одоо сонин дэмжигчдийн клуб гэдэг. Энэ анхных нь одоо санаачилж байгуулж исэн залуучууд нь байж байна. Энэ болохоор арай хангаад одоо ажилтдаг өөрөө яг энэ хүний хөгжлийн удахгүй манай салбар компани салбар төрийн бүсийг тэнд төлөөлж ажиллана гэсэн. Энэ залуу болохоор одоо завханд байгаа. Хадмаад байгаа завханд хууль эрх зүйн чиглэлээр мөн энэ хүний хөгжлөө бас хаяагүй иргэдэд энэ зөвлөгөө өгдөг, иргэдийг хөгжүүлдэг тийм одоо чиглэлээр ингээд ажиллаж байгаа. Энэ одоо мультимедиа чиглэлээр, график дизайны чиглэлээр эхэлж байгаа.
За энэ залуу би одоо хаана явдгийг сайн мэдэхгүй. Энэ болохоор ерөнхийдөө дундаас нь одоо явцсан учраас сүүлийн үеийн мэдээлэл байхгүй. Энэ залуу сайн нөгөө улсын олимпиадад аврах сурагчтай. Түүхэндээ хизээж юм сумдаас хизээж нийгмийн тийм улсын арга төрж байгаагүй. Түүхэндээ хамгийн анхны аврах хүүхдийг бэлдэж чадсан. Нийгэм болон ийм философи сэтгэлгээний чиглэлээр ийм маш сайн одоо сэтгэгч тийм залуу байгаа. Мянган ээжтэй бичсэн мянган загтал ном төсөл тэгээд хүн чанарын эрэл гэх мэтлэн номны төслүүдийг санаачилж өөрөө нэг бичиж гардаж те суулуудаар явж ингэж гүйцэтгэж ийсэн. Мөн одоо бас л одоо манай үйл ажиллагаа хөдөө орнотогт ингээд залгамжилж явж байгаа юм гэсэн. За энэ залуу болохоор ерөнхийдөө Солонгос яваад тэгээд одоо ерөнхийдөө жоо сургууль Солонгост л юм байдаг жоо тийм мөн зүйлээр радцсан байж магадгүй гэж боддог. Гэхдээ сүүлийн үеийн мэдээлэл бас байхгүй. Иймэрхүү залуучууд анх дэмжиж ийм клуб байгуулж ирсэн. За 9 оноос эхлээд болохоор яасан гэхээр бид нар ийм дотоод клубээ хөгжүүлэх одоо нөгөө дэмжигчид нэгэнд ийм хүрээлэл бий болсон учраас тэднийгээ илүү хөгжүүлж тэднийгээ чадвартай болох тусам ер нь гэж хүчтэй байх юм байна гэдэг зорилгоор дотгошоо чиглэсэн. Тэгээд энэ хамгийн анхны юм түрээсийн байр одоо бид нар түрээс төлж эхэлсэн. Анх бол бид нар ингээд лангуундаас хэлж ирсэн бил бид нар сарын 350 сая төгрөг төлөх хэмжээний тийм хэмжээний үйл ажиллагаа явуулъя, түрээсээ төлье, илүү зоримог хөдлөе гэж бодсон. Тэгээд манай сангийн хоёр давхар манай сан бид нар түрээс төлөв олон жил бид нар юмын зулгаас хэмжээ ядаж хэдэн жил гэсэн түрээс төлье гэж та бүтэн жилийн ингээд түрээс төлж байрлсан. За тэгээд энэ дотгошоо чиглэсэн үйл ажиллагаанууд гэдэг нь болохоор яг одоо уулан даврах те өөртөө ялан дийлэх хүч чадлаа дотроо байгаа нөөцөө илэрхийлж те мөн одоо бүх өөрийнхөө одоо тархины тэр ядарал тэр зүйлийг ялан дийлэх сэтгэлгээгээ ялан дийлэх тэгээ байн одоо унсан ном мэдлгүүдээ ингээд солилцох те тэгээд энэ экологийн арга хэмжээнүүд ингээд 9 он бол бид нар ингээд дотгошоогоо хөгжиж ирсэн тийм цаг үе аа. Тэгээд энэ 9 оны дундаас эхлээд бид нарын энэ бүтээлийн төслүүд рүү бид нар орж ажиллаж ирсэн. Энэ 2 жил гаруй хөдөлмөрлж байгаа энэ номыг Монгол Travel Service гэдэг компанид энэ тэтгүүлээр 1100 хэвлсэн. Энэ ном болохоор ахиж хэвлэгдэхгүй гэдэг тийм гэрээтэй тийм ном байгаа 50 жилийн турш. Тэгэхээр энэ ном одоо цаг ирэх тусам одоо ч гэсэн би одоо сүүлийн 2 жил энэ ном надад байхгүй. Би ч гэсэн одоо ингэ өөрт олж чадахгүй яач шиг тийм. Энэ болохоор ер нь цаг үеийн хамгийн сайн шилдэг гэсэн бүх афоризм болон цаг үеийн хамгийн сайн ишлэлүүдээр тулгуурлаж тэдгэрийн одоо зохиол дээр тулгуурлаж ингэж найруулга хийгээд ийм аудио тренинг одоо анхны тийм Монгол хүний дотроос нь ингэж сэтэлжүүлэх тийм ном гаргасан. Энэ ном болохоор бас ихэнх сайн үр дүн төрсөн. Энэ ном болохоор одоо хэвлэгдээгүй юм ном байна. Ирээдүйн атлас гэдэг 2010-аас 50 он хүртэлх дэлхийн нийтийн трендүүдийг судалж авч ирсэн. Ирээдүйд судлаач авлан гэж залууны санаачлага. Би болохоор редактор мөн хамтарч энэ номыг хөгжүүлэгч юм багаад энд болохоор бүтэн 6 сар суусан байдаг. Номын сангийн яг тэр өрөөндөө яг амьдрал тэндээ иргэний нугшаа далхаар авлаа. Энэ үе болохоор их оюун санааны их тийм нэлээд тийм одоо дэвсрэлтийн үе гэж би одоо ингэ эргээд бодоход яг тийм надад тийг санагддаг байхгүй. Асар их мэдээлэлээр ажилласан юм. Бүр дэлхийн глобал түвшний тренд датанууд дээр ажиллаад ер нь цаашдаа ер нь хөгжил яг хаашаа явах гэдэг юм бэ гэдэг ерөнхий нэг хандлагыг авсан. Тэгээд энэ ном тухайн үедээ болохоор янз бүрийн шалтгаанаар хэвлэгдээгүй. Одоо хэвлэе гэхээр зарим нэг тоо баримтууд насар хурдан нөгөө өөрчлөгдөж байгаа учраас хуучсан учраас энэ номыг ер нь хэвлэхээ болъё гэж шийдсэн. Гэхдээ энэ ном бол хэвлэх хөтгөрөн гол нь биш. Олон нөгөө биднэрт асар их тийм нөгөө хүч